За та бүгдийн энэ өдрийн амар амгалан айлтгая. За тэгээд нэлээд одоо хүнд одоо сэдв юм. Квант физик болон Буддын хүн хааны төв үзэл гэж. Тэгэхээр Буддын хүн хааны одоо төв үзэл гэдэг бол бас Буддын шашин дотор хамгийн одоо хүнд ойлгоход одоо бэрхтээ. За нэг жоохон ойлгосон ч гэсэн түүнийг одоо хүнд хэлж бас ойлгуулахад ялангуяа энгийн үгээр ярихад бас одоо бэрхтээ ийм одоо зүйл. За тэгээд мөн одоо квант физик гэдгийг бол миний хувьд бол одоо мэдэхгүй. Тийм одоо нарийн сайн одоо ойлгож авах нь одоо битгээл сайн одоо судалсан ч одоо зүйл бол байхгүй. Тэгэхдээ ямар ч байсан өөрийнхөө одоо ойлгосон одоо төвшөндөө бол эдгээр зүйлүүдийг одоо Буддын гүн хааны одоо төв үзлийн талаараа одоо ярья гэж ингэж одоо бодож байна. За тэгээд нэгдүгээрт нь бол гангийн төгзөө нэрсэн даваа тамжид бан бичэр дамбийн чойны донцод ба годом дайла чансаал бурхан багшд одоо мөргсөн мөргөл. За энэ мөргөлийг бол алдарт нагарч байна богд өөрийнхөө одоо төв үзлийн хамгийн одоо гол шаштар болох бэлгүүний одоо үндэс бэлгүүн гэдэг номныхаа бол төгсгөлд нь одоо хоосон чанарын тухай бол дэлгэрэнгүй одоо айлдаад тэгээд төгсгөлд нь бол энэ одоо хоосон чанарыг одоо номлосон бурхан багшийн одоо ачийг санаж ийхүү одоо мөргсөн юм байдаг юм аа. За тэгээд биднийг одоо дунд сургууль суралцж явах үед бол ер нь материалист философиг шууд бидэнд тулгаж заадаг байсан. Өөр янз бүрийн одоо философи бол бид нар одоо заалгаж байгаагүй. За тэр үед бол ихтэй одоо багш нар бол юу гэж одоо ярьдаг байсан бэ гэхдээ зэрэг философи бол хоёр янзын одоо урсгал байдаг. Материалист болон идеалист гэж хоёр янз байдаг. Тэгээд материалист философи бол матери одоо анхдагч, ухамсар хоёр дахь гэж үздэг. За идеалист философи бол одоо ухамсар анхдагч, матери одоо хоёр дахь гэж үздэг. Тэгээд шашин бол ерөнхийдөө бол идеалист талдаа одоо байдаг юм а гэсэн ийм одоо зүйлүүдийг бол ярьдаг байсан. За тэгээд эндээс бол би одоо юу гэж одоо ойлгож авсан бэ гэхдээ зэрэг ер нь философийн одоо хоёр гол одоо тулгуур нь бол ухамсар болон одоо материйн тухай ойлголт юм байна гэж ингэж одоо бодсон. За тэгээд дунд сургуулаан одоо төгсөөд бол ам болоод ингээд Буддын одоо сургаалыг одоо судалж үзэхэд хамгийн түрүүнд одоо миний сонирхлыг татж байсан зүйл бол одоо Буддын сургаалд энэ одоо хоёрын одоо аль нь одоо анхдагч гэдэг юм бол яг одоо нөө барууны одоо эрдэмтдийн одоо дүгнсэн шиг Буддын одоо шашин бол одоо ухамсар анхдагч гэж үздэг тийм одоо байдгийн болов гэдэг ийм зүйл бол хамгийн одоо гол одоо сонирхол татж ирсэн одоо ийм юм. Гэхдээ одоо Буддын сургаал дотор бол юу гэж одоо гарч ирсэн бэ гэхдээ зэрэг матери ухамсар хоёрын одоо аль нэгнийг нь одоо анхдагч гэх тийм юм бол байхгүй. Аль нь бол эхлэл төгсгөлгүй, ерөнхийдөө бол материч эхлэл төгсгөлгүй, ухамсарч эхлэл төгсгөлгүй гэсэн ийм одоо байсан. Тийм учраас бол тэр анхдагчийн тухай ойлголт бол тэр маргаан одоо энэ төр бол нэг тийм одоо онцгой зүйл бол байгаагүй. За ийм. За тэгээд ерөнхийдөө энэ түрүүнийхээ тийм тэгээд Буддын одоо сургаалд бол нэг одоо сонирхолтой зүйл бол байсан. Тэр нь одоо юу гэхтэй зэрэг бол бүх одоо дүрст юмсууд одоо дүрст бид нар бол тэрийг одоо хуучны номонд бол өлөг гэж одоо хэлдэг тийм ээ. Өлөг гэсэн одоо үг байдаг. Тэрний юу гэхээр одоо эд өлөг гэдэг юм одоо өлөг юм да. Гэхдээ тэр нь ганцхан одоо нүдэнд харагдаж байгаа юм одоо зүйл бол биш. Ер нь одоо ингээд материалыг одоо бүх юм материалыг юм гэхтэй зэрэг бол чихэн сонсогч байгаа дууч гэсэн одоо материалыг юм хамарт одоо үнэрлэгдэж байгаа үнэрч гэсэн одоо материалыг юм ингээд бидний мэдрэхүйн таван эрхтнэрээ одоо хүлээж авдаг одоо энэ бүх одоо мэдэгдэх хүн бол цөмөрөн одоо дүрс гэсэн ийм одоо зүйлд бол хамаарна. Тэгээ эдгээр бүгд бол цөмөрөн болоод маш нарийн одоо тоосонцроос одоо бүтнэ гэсэн ийм одоо зүйл бол байсан. За энэ бол одоо бидний сонирхлыг бол маш их одоо татж байсан ийм одоо юм. Тэгээд 20 дугаар зуунд бол одоо шинжлэх ухаанд ялангуяа одоо физикийн одоо шинжлэх ухаанд бол агуу том одоо хоёр нээлт одоо бий болсон байна. Түүний эхнийх нь бол Эйнштейний одоо харьцангуй онол, хоёр дахь нь бол Макс Планкийн одоо квант физикийн одоо онол одоо энэ юм.
За тэгээд товчтон бол харьцангуй онол гэдэг нь бол материйн одоо асар томын тухай, квантын онол нь бол материйн өчүүхэн хэсгийн тухай онол юм а гэж ингэж одоо миний хувьд бол ойлгож байгаа. За мөн одоо квант физик гэдэг нь бол микроскопоор одоо харагдах төдий тэр одоо өчүүхэн хэсэгт одоо өрнөж буй байгалийн одоо үзэглийг одоо судалдаг ийм одоо физикийн салбар шинжлэх ухаан юм а гэж ингэж одоо ойлгосон. За тиймээс бол энд бол би юуны тухай ярих гэдэг вэ гэхээр зэрэг Будын гүн ухааны дотроос квант физикийн одоо үзэл онолтой энэ л одоо төстэй юм уу да гэж ингэж одоо бодсон зүйлийн талаар бол товчхон одоо ярих юм аа. За Будын гүн ухааны одоо 4 тогтсон тал байдаг. За тэгээд тэдгээрийг энэ одоо хүснэгтэр ингээд одоо харуулж болно. За нэгдүгээрт нь бол зүүчтэн одоо өгүүлэгч нар. Хоёрдугаарт нь судрын амьхтнууд. Гуравдугаарт нь сэтгэл төдийтэн, дөрөвдүгээрт нь төв үзэлтний дотроос бол хэтрүүлэгт одоо төв үзэлтэн нэг одоо онцолж авч байгаа. За эдгээр бүгд бол бурхан багшийн одоо ийм сургаал нэгсэндээ одоо бурхан багш бол 3 удаа номын хүрдийг одоо эргүүлсэн гэж одоо үздэг. Яагаад гэвэл тэрэг бол энэ одоо 3 номын хүрдэнд бол 3 одоо өөр утга агуулгуудыг бол бурхан багш номлосон. За энэ 3-аас бол эдгээр одоо тогтсон тааллууд бол үүсэлтэй. Тэгээд эдгээрийн одоо дотор бол дүрсийн одоо мөн чанарыг одоо яаж одоо тодорхойлдог юм бэ? Ер нь одоо дүрсийг юу гэж авч үздэг юм бэ гэдэг дээр өөр өөрийнх нь одоо онцлог зүйлүүдийг бол тусгасан. За нэгдүгээрт одоо зүүчтэн өгүүлэгч судрын аймагтан хоёр бол сэтгэлээс ангид гадна талд дүрс гэдэг бол бие даагаад одоо оршино гэж ингэж одоо үзэж байгаа. За энэ дээр бол зүүчтэн өгүүлэгч судрын аймагтан хоёр бол ижил одоо үзэл бодолтой. За сэтгэл төдийтэн бол сэтгэлийн мөн дүрс гэдэг бол сэтгэлийн одоо мөн чанартай юм аа. Түүний үзэгдэл төдийд оршино гэж ингэж одоо үзэж байгаа. За хэтрүүлэх төв үзэлтнүүд бол сэтгэлийн үзэгдэл төдийд тэгтээ гадна талд оршино. Яг сэтгэлийн өөрийнх нь одоо мөн чанар гэж бас үзэж болохгүй гэсэн ийм одоо үзэлтэй. За тэгээд эдгээрийн дотор бол нөгөө хуваагдчихгүй маш нарийн одоо тоосонцрыг одоо байна уугүй юу гэж нэг эсэндээ одоо атом молекулуудын одоо хуваагдчихгүй одоо хэсэг бол байдгүй юу гэдэг тухай бол ямар бодолтой байна вэ гэхдээ зэрэг зүүчтэн өгүүлэгч болон судрын аймагтан одоо хоёр бол хуваагдчихгүй маш нарийн одоо тоосонцор бол байна. Тэгээ юмс үзэгдлийг эцсийн одоо эцэст бол тэдгэрийг одоо бий болгож байгаа тийм хуваагдчихгүй жижиг хэсэг байна гэж ингэж одоо үздэг. За сэтгэл төдийтэн бол хуваагдчихгүй маш нарийн тоосонцорыг үгүйсгэн. За тэгээд хэтрүүлэх төв үзэлтэн бол бас түүнийг одоо үүсгэнэ. За ийм одоо хоорондын одоо ялгаатай байж байгаа. За тэгээд эдгээрийн одоо эхний хоёр нь бол эхний хоёр одоо тогтсон таал бол дүрсийг одоо бүтээгч хуваагдчихгүй жижиг хэсэг байгаа гэж үзсэн бол сүүлийн одоо хоёр нь бол түүнийг одоо няцааж байсан байна. Өөрөөр хэлбэл одоо атом хуваагдах эсэх талаар бол одоо хоорондын одоо маргаан мэтгэлцээнийг одоо явуулж байжээ гэж. За тэгээд атом гэдэг нь бол өчүүхэн баг одоо хуваагдчихгүй гэсэн одоо тийм грек үгнээс одоо гаралтай гэж ингэж одоо сонссон. За тэгээд өрөндийн одоо философи болон шинжлэх ухаанд бол 19-р зууны эцэс хүртэл атом нь цааш үл хуваагдана бодисыг бүрдүүлэх туйлын одоо жижиг хэсэг гэж ингэж одоо үзэж байсан бол Будын гүн ухаанд үүнийг одоо аль дээрээс одоо үүсгэж байжээ гэж ингэж одоо ойлгохоор байна. За тэгээд энэ бол Басу Бандуугийн Апикокогийн одоо өөрийн тайлбар гэдэг одоо номон дотор бол ингэж одоо өгүүлсэн байна. За энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр маш нарийн тоосонцрууд хоорондоо за энэ яг одоо номыг нь бол би энд одоо унших гэж байна. Тэнд одоо юу гэж үзэж байна вэ гэхээр маш нарийн тоосонцрууд хоорондоо шүргэлцэхүү эсвэл эс шүргэлцэхүү гэж ингэж одоо тэр зүүчтэн одоо өгүүлэгч болон судрын аймагтнуудаас одоо асуужээ. За тэд нар юу гэж одоо хариулсан байх гэдэг хачийн одоо зүүчтэн өгүүлэгч нар хэлэхдээ хүрэлцэхгүй гэж одоо хариулсан байна. За юуны тулд хэмээвэс гэж яагаад хүрэлцэхгүй юм бэ гэхдээ зэрэг хэрвээ бүх одоо шинж чанараараа хүрэлцэх болвоос эдүүд нийлэх болно гэж. Бүх одоо шинж чанараараа хүрэлцэх юм бол бүх одоо жижиг одоо хэсгүүд бол бүгдээрээ одоо нийлээд нэгсэндээ одоо нэг госоо буюу нэг байранд бол бүгдээрээ одоо багтчихна. За хэрвээ нэг хэсгээрээ одоо шүргэлцэн нөгөө хэсгээр одоо тухайн одоо тоосонцортой ингээд хоёр одоо хамгийн жижиг хэсэг хоорондоо одоо шүргэлцэн тэгтээ нэгээрээ одоо нийлнэ нөгөө хэсгээр одоо нийлэхгүй гэх юм бол хамгийн одоо жижиг хэсэг бол
хоорондоо одоо ингээд хуваагдах чанартай хувь хэсэгтэй ийм одоо болчихно. Тэгэхээр маш нарийн тоосонцрууд бол ямар ч одоо хуваагддаггүй, түүнд бол хувь хэсэг байхгүй, баруун зүүн гэсэн хэсэг байхгүй гэсэн ийм одоо хариултыг бол хэлсэн байдаг. За тэгтээ зэрэг бол хоорондоо одоо ингээд зайтайгаар ингээд одоо тэр маш нарийн тоосонцрууд бол ингээд одоо оршино. За тэгтэл араас нь дахиад асуусан байна. Яагаад нэгдмэлийг цогсон ч эвдрэхгүй байна хэмээвээс гэж. Тэгтээ зэрэг бол хэрвээ тийм одоо хоорондоо зайтай юм бол ингээд яагаад тарж бутраад одоо явчихдгүй юм бэ гэхдээ зэрэг хийн орноор эзлэгдсэний тулд болоо хэмээх тэргүүтнээр маш нарийн тоосонцор нь хоорондоо одоо үл шүргэлцэх боловч хийн орны хүчээр хоорондоо татсан оршино гэж ингэж одоо хариулсан байна. За тэр үгийг нь бол би товчлоод одоо энэ дээр бол ингээд оруулсан байгаа. За энэ нь бол юу вэ нөхөд зэрэг будын шашинтнуудын атмын тухай одоо ойлголт байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бол юу гэж одоо томьёолсон байна нөхөд зэрэг атмууд нь хоорондоо тодорхой зайтай оршино. Тэгвэл хийн орон гэж байгаа. Тэрийг нь бол одооны одоо цахилгаан соронзон орны одоо хүчээр бол хоорондоо одоо таталцсан ингээд одоо оршино гэсэн байна гэж ингэж одоо ойлгож болохоор байна. За гэхдээ бол яг хөхтэй зэрэг энэ дээр зүүлчлэн өгүүлэгч болон судрын одоо аймагтнууд бол тэр одоо маш нарийн тоосонцроо үл хуваагдана гэж үздэг. Ийм одоо байгаа. За сэтгэл төдийтнүүд бол хуваагдчихгүй хамгийн одоо бичил одоо материйг бол үгүйсгэн. Тэгээ дээрэс нь яг хөөхтөр гадны утга гэдгийг үгүйсгэн. За гадны утга гэж одоо юу юм бэ гэхтэй зэрэг бол ухамсараас ангид одоо орших. Жишээлх юм бол нүдэнд харагдаж байгаа дүрс, чихэн сонсогдож байгаа дуу, за хамарт одоо үнэрлэгдэж байгаа үнэр, амт одоо хүртхүү эдгээр бол ухамсараас ангид одоо гадна талд яг өөрөө одоо биеэнд дагаад ингээд оршно гэж үзэж байгаа. Энэ одоо юу гэдгийг ойлголтыг бол гадны утгын одоо ойлголт гэж ингэж одоо үзэж байгаа. За тэгээд эдгээрийг бол сэтгэл төдийтнүүд үгүйсгэж байгаа. За тэр нотлогоонуудын дотроос бол хамгийн одоо түгээмэл одоо нэг юм 6 одоо нотлогоо байгаа юм. За тэрийг бол энд бас одоо товч дурдаад өнгөрье. За нэгдүгээрт нь бол хотох дасангагийн хөлгөний хураангуй гэдэг номонд бичигдсэн нэгэн зүйл зориод өөр ухамсар төрөх нотлогоо гэж. За хоёрдугаарт нь мөн одоо хутах дасангагийн тухайн одоо номонд байгаа зүүд болон толинд туссан дүрс тэргүүтний нотлогоо. За энийг нэг бүрчлэн одоо ярих юм бол бидэнд бол цаг одоо хүрцэхгүй. За гуравдугаарт нь бол Дегнага буюу одоо ловон чоглон гэгэтний зоригдлыг шинжихүү буюу одоо мигдэг гэж ном байгаа. Түүнд бас өөрийн тайлбар байгаа. За тэрэн дотор бол хамгийн гол одоо ашигласан нотлогоо нь юу байдг вэ гэхтэй зэрэг бол тоосонцрын одоо нэгдэл болон маш нарийн тоосонцор үзэгдэх утга мөн гэдгийг одоо няцаасан нотлогоо гэж байгаа. За дөрөвдүгээрт нь бол Басуу Бандуугийн одоо 20 шүлэгт гэж ном байгаа. Түүн дотор бол хуваагдчихгүй тоосонцрыг одоо үүсгэх нотлогоо. За энэ тухай бол хойно өгүүлнэ. За 5 дугаарт нь Дарма Кирдигийн тийм тайлбарт гарсан баригдахуун баригчийн бэлэг чанар адил үүсхийг няцаасан нотлогоо. За 6 дугаарт нь бол мөн одоо тэр Дарма Кирдигийн одоо тийм тайлбарт гарч байгаа. Нэгэн зэрэг магадтай зоригдох нотлогоо буюу одоо ланжиг мэгнэ гэж одоо энэ гадны утгыг одоо үүсгэсэн нотлогоо байдаг. За энэ бас их одоо чухал ийм одоо зүйл юм аа. За тэгээд сэтгэл төдийтнүүд бол гадны утгыг одоо үүсгэхдээ жишээлх юм бол одоо тэр ширээн дээр одоо харагдаж байгаа нэг одоо аяга байлаа гэхэд тэр одоо ажиглагч одоо надаас алсад тэгээд түүнийг харж байгаа одоо ухамсараас ангид байдлаар тэндээ одоо өөрийн шин чанараараа оршиж байгаа зүйл мөн үү биш үү гэж. За тэгээд сэтгэл төдийтэн бол тэр бол тийм зүйл одоо биш юм аа. Хэрвээ тийм бол түүнийг одоо тэр ухамсараас явсан хамааралгүй тэнд өөрөө одоо ингэж байж байгаа юм бол тэнд түүнийг бий болгож байгаа ямар нэгэн юм байх ёстой. Тэр нь юу байх вэ гэхтэй зэрэг бол одоо хамгийн жижиг тийм одоо нэг хуваагдчихгүй нэг тийм тоосонцрууд одоо байж ээж нэгсэндээ одоо орчин үеийн хэллэгээр бол одоо атом ч юм уу молекул ч юм уу хамгийн одоо жижиг тийм хэсэг одоо байж ээж. За тэр нь бол тухайн одоо зүйлүүдийг бүтээгээд наашаагаан өөрсдийнхөө одоо тэр дүр байдлыг бол бидэнд одоо тусгаж за бид нүдэрээ одоо тухайн юмыг одоо хүлээж аваад тэгээд тэн тийм байна гэж ингэж одоо ийм одоо байх ёстой юм а гэж байгаа. За энэ дээр бол төв үзтнүүд ч гэсэн ерөнхийдөө адилхан. За тэгээд тэгтээ зэрэг бол үнэхэрийн одоо гадна талд тэр юм оршиж байгаа юм бол түүнийг одоо бий болгож байгаа хуваагдчихгүй тоосонцор байх ёстой. Тэгтээ зэрэг тэр тоосонцрыг бол үгүйсгэж байж гадны утгыг одоо үгүйсгэнэ. За тийм учраас бол хуваагдчихгүй тоосонцрыг үгүйсгэх олон нотлогоо байгаа. Сая одоо
дээр бас 6 одоо нотлогоог бол дурдлаа. Тэрний хамгийн одоо нийтлэг нотлогоо нь дээрх 6 одоо нотлогооны 4-р 20 шүлэгтийн хуваагдчихгүй тоосон царыг үгүйсэх нотлогоо гэж одоо энэ одоо байгаа. Тэгэхээр энд бол 20 шүлэгт гэдэг номонд өөрт нь одоо юу гэж одоо гарсан байна вэ хөхтэй зэрэг зургуулаа нэгэн зэрэг хүрээлвээс нарийн тоос 6 хэсэгтэй болчихноо. Зургуулаа ганцхан байранд багтах юм бол бүхэл нарийн тоос төдий болно гэж тий. Хоорондоо ерөөсөө ямар ч одоо тийм нэгэндээ одоо тулах тийм юм байхгүй болов тийм ээ голд нь одоо байж байгаа тэр одоо тоосон цар баруун тийшээ одоо харсан зүүн тийшээ харсан тийм одоо хувь хэсгийн тэр ерөөсөө байхгүй болвол ерөөсөө нэгэндээ болов саад болох юм байхгүй. Тэгэхээр бүх тоосон цар бол нэгнийхээ одоо байранд багтчихна. Тэгтээ зэрэг бол ийм одоо том зүйл бол үүснэ гэж одоо байхгүй болчих шүү дээ. Тэгээ нэгэндээ одоо тулж байж нэгнийхээ байранд нөгөөх нь ороход ингэж одоо нэгэндээ одоо саад болж байж тэгж байж ийм одоо том зүйл одоо бүтэж байгаа шүү дээ. Бүхэл гэдэг нь одоо ийм том зүйл гэсэн үг юм тийм ээ. Тэгэхээр зэрэг бол хэрвээ голын хамгийн одоо жижиг хэсэг нь нэг одоо голын жижиг хэсэг нь нөгөөдүүлэн тусгаарлах чадахгүй болвол бүх одоо тоосон цар бол нэг байранд багтчихна. Тэгэхээр бүхэл гэж юм бол хэцүү болчихно шүү дээ гэсэн ийм одоо санаа байгаа. За тэгээд энэ дээр бас энэ одоо төв үзлийн одоо их багш Нагаржана богдын одоо шав Ариан дивийн гэгэний 400-ийн тайлбарыг номонд бол бас илүү одоо жоохон бас тодорхой одоо байгаа. За энд одоо юу гэж үзэж байна вэ гэхтэй зэрэг бол бас маш нарын тоосон цар зүг байхгүй бол гэж. Зүг байхгүй бол гэдэг. Тэгэхээр бид нар яг тоосон цар хоорондоо шүрүүлцэхгүй гэсэн. Тэгэхээр зэрэг баруун тал зүүн тал гэж ярих ч утгагүй. Яагаад гэвэл маш нарын тоосон цар хоорондоо шүрүүлцэхгүй шүү дээ. Шүрүүлцэхгүй юм чинь баруун зүүн тал гэж байхгүй шүү дээ гэсэн. Ийм одоо бас хариулт гарч ирж болно. Тэгэхээр зэрэг бол заавал баруун зүүн тал гэхгүй тоосон царын баруун тийшээ харж байгаа тал нь зүүн тал руугаа харах уугүй юу гэдгийг л ойлголт байна. Зүг гэдэг нь тэр юм тийм ээ. Баруун тийшээ харж байгаа тал нь зүүн тийшээ харах уугүй юу. Тэгээ баруун тийшээ харж байгаа тал нь зүүн тийшээ харнаад гिचх юм бол тэрэнд ямар ч тийм одоо зүгийн одоо юу бол байхгүй болчихно. Тэгэхээр тэр баруун тийшээ харж байгаа нь зүүн тийшээ хараагүй, зүүн тийшээ харж байгаа нь бол баруун тийшээ хараагүй. Заавал шүрүүлцэхгүй ч гэсэн ингэж одоо бодохоор зэрэг бол хооронд нь тэрэнд бол одоо хэсэг үүснэ гэсэн ийм одоо зүйл гарч ирж байгаа юм л да. Тийм учраас бол бас маш нарын тоосон цар зүг байхгүй бол түүний дөрвөн зүгт тоос үл оршихын гэм болно гэдэг нь ийм одоо юу гэдгийг одоо философийн үднээс бодох юм бол ийм одоо алдаа гарч ирж байна гэж. Зүг байвал баруун тийш харсан одоо хэсэг зүүн тийш харсан одоо хэсэг хоёр нь хоёр өөр байх юм бол тухайн одоо тоос нь зүүн баруун тэргүүтээ зүг одоо байх болчихноо. Тэгэх юм бол зүүн баруун зүг байгаа юм бол тэр чин өөрөө одоо зүгт буюу одоо хэсэгт болчихно. Тэгвэл зэрэг түүний зүүн баруун хэсэг нь ч гэсэн бас одоо байх болчихно. Тэгвэл зэрэг бол тоосыг одоо хуваагдчихгүй хэмээн үзэх чинь таарахгүй байна гэж ингэж одоо няцаасан байна. За бас маш нарын одоо тоосон царт хувь хэсэг байхгүй бол түүнд нэг байрнаас нөгөө байранд шилжих хөдөлгөөн бас байхгүй болчихно гэж. Энэ дээр бол бас яг хөөхтэй зэрэг маш нарын одоо тоосон цар буюу атом энтриг бол хөдөлгөөнтэй гэдгийг бас тэр үед бас авч үзэж байсан байна. Тэгэхээр хөдөлгөөн бол зайлшгүй одоо байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр зэрэг өөр маш нарын тоосон тэгээ хөдөлгөөн байхгүй бол нэг одоо тоосон цар өөр маш нарын тоосон цартай одоо нэгдэх боломжгүй болчихноо тийм ээ. Тэгэхээр зэрэг чи янз бүрийн юм одоо шинээр юм одоо үүсэх шинээр одоо ургамал ургах тэргүүтэн ийм одоо зүйлүүд бол байхгүй болчихноо. Тэгвэл хэсэгтний эдийг үүсгэгч биш болчихноо гэж. Эд гэдэг нь бол одоо эд материал гэсэн үг юм л да. Тухайн имийг бол ингээд бий болгохч биш болчихно гэж. За учир нь оронд зорчин явагч мөн аваас гэдэг нь оронд зорчин явна гэдэг нь нэг байрнаас нөгөө байранд одоо хөдөлдөг болов гэсэн үг юм. Өмнөний хэсгээ дарж арын хэсгээ орхих хоёр хэсэгтэй болох хэрэгтэй байтал хуваагдчихгүй нарийн тоосон царт орхих авах хоёр хэсгийг тавих боломжгүй байх шүү дээ гэж ингэж одоо тэдгээрийг бол няцааж байсан байна. Тэгээ тухайн үед бол янз бүрийн одоо микроскоп энтрээр бол хараагүй ч гэсэн дандаа одоо юу гэдгийг те гаргалгаа дотоод одоо юу гэдгийг сэтгэл дотроо одоо ингэж боловсруулж тэгээд одоо тэр маргаан мэтгэцээний юугаар бол ингэж одоо нотлох ухаанаар бол дандаа эдгээрийг одоо шийдэж байсан. Одоо ийм одоо байна гэж. За тэгээд эндээс бол ямар одоо дүмэлт гараад байна вэ гэхтэй зэрэг бол маш нарын тоосон цар нэг бол хязгааргүй хуваагдана.
Эсвэл нарийсаар угаад эцэстээ дүрс гэсэн мөн чанараа алдчихна гэж. Дүрс гэсэн одоо мөн чанар байхгүй болтлоо. Одоо нэгэсэндээ дүрс гэж яг тийм ихээр юм байхгүй болтлоо ингээ хуваагдсаар угаад ийм одоо болчихно. Тэгэхээр энэ хоёрын одоо альч тохиолдолд бол одоо юу гарч ирэх вэ гэхтэй зэрэг бол маш нарын одоо тоосон хуваагдчихгүй маш нарын тоосон цар бол байхгүй гэдэг одоо эцсийн одоо дүгнэлт бол ийм гараад ирнэ. Тэгээд сэтгэл төдийтнүүд гадна талд дүрсийг бүтээгч байхгүй. Тэгэхээр зэрэг сэтгэл төдийтнүүд юу гэж үзээд байна вэ гэхтэй зэрэг гадна талд наад дүрсийг ч одоо бүтээж байгаа эцсийн одоо тэр түүнийг одоо бүтээдэг маш нарын хуваагдчихгүй маш нарын тоосон цар гэж байхгүй юм байна. Тийм учраас дүрс чинь юунаас одоо хамаарах вэ гэхтэй зэрэг сэтгэлээс одоо хамаарна. Сэтгэлийн одоо тусгал юм. Жишээлх юм бол одоо зүүдний дүрс мэт бид нар зүүдэндээ бол янз бүрийн одоо юм дүрсийг бол одоо зүүдэлдэг, янз бүрийн одоо тийм дүрсний үзэгдэл ургадаг. Тэгвэл гадна талд бол тухайн одоо дүрс бол юм бол байдгүй. Яг тэрнтэй шин бол төстэй шүү дээ гэсэн ийм одоо зүйлүүдийг бол хэлсэн байна. За тэгээд яг дараагийн нэг одоо хамгийн одоо түрүүний 6 одоо нотлохооны хамгийн ихний одоо нотлохоо бас байгаа. Энэ бол бас их чухал юм. Яагаад гэвэл оюун санаанаас бол бас тухайн одоо дүрс бол хамааралтай. Тийм ээ тэр одоо дүрс бол сайхан дүрс байна уу, муухай дүрс байна уу? Тэгээд амттай байна уу, амтгүй байна уу? Эдгээр гэдэг бол юунаас одоо хамаарах вэ гэхтэй зэрэг бол хүний одоо ухамсараас бол хамаарна гэсэн ийм одоо нотлохоо байгаа. Тэгэхдээ зэрэг эндээс бас юу харагдж байна вэ гэхтэй зэрэг хэрвээ гадна талд тэр юм үнэхээр л бидний одоо ухамсараас ямар ч хамааралгүйгээр бүтэх юм бол бүх хүнд ижлэл одоо тийм мэдрэмж, ижлэл одоо мэдээллийг бол өгөх ёстой. Гэтэл бол тухайн одоо ямиг хараад хүн болгон харилцсан адилгүй одоо мэдрэмж авдаг. Тийм ээ. Түүнийг харилцсан адилгүйгээр одоо мэдэрдэг. Тэгэхээр зэрэг энэ юу вэ нөхдөд зэрэг бол тухайн юм одоо тэгээ тэрийг одоо юу гэдгийг тэгээ гадна талын тэр юм үнэхээр яг тийм байгаа гэд үзчих юм бол тухайн юм чинь сайхан муухай хоёрын нийлбэр тийм ээ тухайн одоо нэг одоо жимс байлаа хаад амттай амтгүй хоёрын одоо нийлбэр ийм юм болчих гээд байна. Тэгэхээр зэрэг энэ бол эндээс одоо юу гарч ирж байна вэ гэхтэй зэрэг бол ухамсарын одоо оролцоо бол байдгаа л гэсэн. Тухайн юмны одоо зүй тогтол оршин бод. За энэ бол тэр саяын одоо ярьдаг юм. За тэгээд эндээс бол одоо хэтрүүлэх төв үзэлтэн буюу одоо танжирваа нар бол юу гэж одоо хариулж байна гэхтэй зэрэг ухамсараас юм бол сэтгэл төдийтэн бол ерөөсөө бүх юм ухамсарын эрхэнд байгаа. Ухамсараас одоо бүх юм одоо хамааралтай. Бараг ухамсараас 100% хамааралтай гэх гээд. За гэтэл бол ухамсараас хамааралтай ч гэсэн дүрс бол гадна талд бол байна. Тэ учир нь тухайн одоо дүрс тэнд оршин байгаа мэт одоо харагдаж байгаа бол түүний оршихуйг тэр төдийгөөр навч үзэх хэрэгтэй. Тэр төдийгөөр хандлаггүй мөн чанарыг нь одоо эрэх тусам мөн чанар нь яг юу вэ гэдэг ингээ хайх тусам бол тухайн зүйлийн мөн чанар бол улам тодорхойгүй одоо болно. Бүх одоо юмс эцсийн одоо оршихуй нь бол хоосон чанар юм а гэж ингэж одоо үздэг. Тэгээд энэ дээрээс ингээ харахад бол нөгөө одоо дөрвөн тогтсон тааллыг ингээд 3 одоо болгож үзээд тэгээд ингэх юм бол гурвуулаа одоо нэг юмыг одоо хараад тайлбарж яхад одоо гадны одоо утгыг өгүүлэгч зүйчлэн өгүүлэгч судрын аймагтан одоо хоёрын хувьд бол тухайн одоо объект бол тэндээсээ наашаага өөрийнхөө одоо мэдээллийг бол өгдөг. Өөрөө одоо биеэ даасан ухамсараас одоо нэг хамааралгүй гэж ингэж одоо үзэж болно. Сэтгэл төдийтний хувьд бол тэр бол ухамсараас одоо маш их хамааралтай. Ухамсарын одоо ихээр тухайн юм одоо үзэгдэж байна. За төв үзэлтний хувьд бол аль нь бол ер нь хоёр биенээс л одоо хамааралтай гэсэн ийм одоо дүгнэлт одоо гарч ирж байна. За тэгээд эндээс бол эцсийн одоо яг дүгнэлтийг одоо ингээд Кантын одоо харьцуулсан одоо дүгнэлтийг бол хийх гэж ингэж одоо оролдлоо. За тэгэхээр энэ дээр юу байна вэ гэхтэй зэрэг бол Кант физикт бол бүх зүйл тодорхой байна гэж байхгүй. Альва зүйлийг наривчлан судлах бүр ерөнхий шинжийн одоо хамаарал нь бүдгэрдэг гэсэн ийм одоо онцтой юм байна. Тэгвэл бурхны шашин мөн чанарыг эрэх тусам тухайн зүйлийн одоо мөн чанар улам тодорхойгүй болно. Бүх юмсын эцсийн оршихуй бол зөвхөн хоосон чанар байна гэсэн энэ хоёр хоорондоо бас одоо төстэй юм шиг санагдаж байна. За мөн Кант физикт бол ажиглагч нь ажиглагдсан үзэгдэлд нөлөөлдөг гэж ингэж одоо үздэг байна. За тэгвэл одоо буддын гүн хаанд бол бодгаалын ухамсараас дүрс тэргүүтний оршихуй хамаарна. Ухамсараас хамааралтай гэж. За Кант физикт бол ажиглагч нь бодит байдлыг одоо бүрдүүлдэг гэж ингэж одоо үздэг байна. Тэгвэл
будын одоо гүн ухаанд ухамсар нь мэддэг түүний зөв тогтлын салшгүй нэг хэсгээ. Заавал ухамсараас одоо хамааралтайгаар одоо юм оршно гэж. За тэг хаваад физикт хамгийн одоо бол юу ч одоо боддоор оршин тогтдоггүй гэсэн одоо үзэл байдаг гэж ингэж одоо миний хувьд бол ойлгосон. Яг одоо зөв ойлгосон юм уу, буруу ойлгосон юм уу сайн мэдэхгүй. За тэг энэ нь бол одоо будын гүн ухааны төв үзлийн үнэн мөн чанараасаа бүтсэн юм тоосны төдийч үгүй гэдэгтээ бол одоо төстэй байгаа болов уу гэж ингэж одоо ойлгож байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. За ган гişлийн дэд хамб гавж ган төмөртөө сонирхолтой илтгэл тавьсанд баярлалаа.